Орхон аймагт зүрх мартахгүй төслийн багийнхан 3 өдрийн турш ажиллах юм. Өнөөдрөөс эхлэн 0-аас 16 насны хүүхдүүдэд зүрхний үзлэг хийж зөвлөгөө мэдээлэл өглөө. Үүнд иргэд сэтгэлдээ инхүү хуваалцж байна. Тийм манай хүүхдэр төрөлхийн дөрвсөн гажигтай байхгүй юу. Тэгээд энэ зүрх мартахгүй төслийнхэнд үзүүлсэн. Тэгээ одоо болцох хэмжтэй үзүүлээд нөгөө ийнхэнтэй харуулад тэгээд таглаганд орохгүйгээр шийднэ гэсэн одоо тэгээд ийнхэнтэй үзүүлэх гэж байж байна. Нөгөө өндөр байлгүй яахгүй энэ эмчч үзүүлээвэрээ гэж би гिचнээ жил ингэж явсан. Тэгээд яг өнөөдөр үзүүллээ. Очрол зөндөө ш ачаал аягүй шүү дээ. Одоо тэгээ зарим очрлоод орж байгаа хүмүүсэндээ л шүү дээ. Манай хүүхчин сая ороод үзүүлэхэд нөгөө зүрхний царан хотоо тэгээд давтны яхад үзүүлж иргэсэн. Тэгээд одоо үзүүлэх гээд ингээд хүлээгээ зогсож. Орхон аймагт ирж ажиллаж байгаа болцох хэмжтэй болон бусад хүмүүст нь маш их баярлалаа. Зөндөө олон хүүхдүүд ингээд нэг үзүүлэх гээ те болцох хэмжээ минь хүлээгээд ингээд байсан болохоор сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд баярлалаа гэж хэлмээр. Өглөө басаал ирсэн. Тэгээ айгүй хоочтой байсан. Тэгээ хүүхдүүдийн төрүүлж оруулаад тэгэл очрлол үзүүлэх гээл ингээд сууж байна. Тэгээ зүрхний ховдлон царанхой тэгээ төрхтэй тийм байсан. Тэгээд одоо үзүүлээд хэрэг хагалгаан болгонд орохоор харуулчих гал тэгээл явж байна. Одоохондоо яг илэрж байгаа юм байхгүй. Яг нөгөө тэгтээ угаасаа нөгөө хүүхдийг 3 наснаас дээш хагалгаанд оруулах хэрэгтэй гэдэг юм лээ. Тэгээ үзүүлэх гээл явж байна. Томроод ирэхээр унж мундаг болдог л гэдсэн. Тийм болохоор энэ ч ирсэнд нь бол айгүйх баяртай байгаа. Өнөөдрийн 12 цагийн байдлаар 200 гаруй хүүхэд үзлэгт хамрагдсны 80 гаруй хувь нь хагалгаанд орох шаардлагатай байгаа бол 4 хүүхэд оройтсон гэлээ. Мөн одоогийн байдлаар яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай 10 орчим хүүхэд байгааг холбогдох албаны хүн мэдээллээ. Ер нь зүрхний төрөлхийн гажиг бол дэлхийд даяар альч үед, альч цаг үед, альч улсад 100 төрөлтөд нэг орчим байдаг. Өндөр уулын бүсэд эсвэл төмрийн юм уу дэсийн өдрийн өндөр баялагтай газар бол зүрхэндээ нөлөөлөд тэрний нөлөө байх шиг нь одоогоор үцэн хүүхдүүдээс 80-90%. Тэгээд мэдээж хагалгааны залттай хүүхдүүд үзүүлж байгаа л да эмч нарын ялланд байдаг. Хагалгаанд орохоор 3-4 хүүхд бол ямар ч эмчилгээ хийх боломжгүй болоо хоцорсон байна. Тэг хугацаа алдсан. Хаалганд ороогүй. Одоогоор нэг 5-6 хүүхэд яг тийм чатарга орж ин. Тэгээд бид өнгөц сая Эрдэнэ 5-7 гаыг дарга Батлууд гişүн хоёртой ярьсан нэг 10-аад хүүхэд л яаралтайгаар авч явахгүй бол 2-7 хоног 3-7 хоног 1-2 сар алдахад яг наглаа их боломжгүй эмчилгээ их боломжгүй болоо хүндрэх шинжтэй байна шүү гэж. Тийм учраас би нэг үзэж байгаа нөгөө үзэгчд юм уу сонсож байна. Facebook-ийн дээр үзэхэр хүмүүс байвал хүүхдүүд ер нь хаалганы залттай гэсэн хүүхдүүд бүгдийг үзүүлээрэй. Тэгээ яг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваарай. 3 сар болоод яханд харуулад яваадаа гэд хэлээд идэг. Тэрнээс олж хүндэрсэн тохиолдол нэлээд байгаа. 3 сар болоо яханд хараад яваадаа лээ гэд зүрх идэхгүй. Тэгээ миний олгоо өвдөхөд би өнөөдөр 10 удаа яханд хараач зүгээр болохгүй шүү дээ. Олгоо авахулж зүгээр болно шүү дээ. Тэр шиг тиймэрхүү буруу ойлголтууд бас байгаад байгаа. Ажиглах хэвээр тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх нь бол ер нь яг нарийн мэргэжлийн зүрхний хагалгаа хийдэг. Зүрхний хагалгааны багт ажилладаг эмчнэрийн зөвлөгөө авахгүй л хүмүүс Facebook-аар юм уу Twitter-ээр нэгнээсээ асууж байгаа, нэгнээсээ дам сонсож байгаа, өөрөө ингэдэг өөрсдөө мэдэмгээрээд идэг. Тэгээ хүүхд өндрөөс нь тохиолдол нэлээд байна. Ялангуяа Эрдэнэтэд бол нэлээд ажиглаад байгаа шүү. Хүүхдээр ч вэ, том хүн дээр ч гэсэн. Том хүний хувьд. Энэ Эрдэнэт хамгийн үнэтэй юм нь хүн. Тэр дотор хүүхдүүд нөө. Хүүхдүүдийн эрүүл мэнд боловсрол хоёр хамгийн үнэтэй. Тэрний дараа магадгүй Эрдэнэтийн тэр дисмисн ордог байж магадгүй дараа нь бол энэ хүүхдүүдтэй энэ 100-аад хүүхд хаалганд орох юм байна. Энд эмч нарын судалгаа гаргасан байна. Эндээ Эрдэнэт үйлдвэрийн хэрвээ тус нэмэр дэмжлэг иргэдтэй хүүхдүүдтэй гэж байдаг бол энэ хүүхдүүдтэй өргөж өгөхийг хүсэж байна. Эрүүл мэнд боловсрол хоёр дээр нь хамгийн сайн анхаарах хэрэгтэй. Бусдын хүмүүс өөрсдөө чаддаг шүү дээ ажлаа гэдэг. Хагалгаанд орох шаардлагатай 100 гаруй хүүхдэд 500-аас 700 сая төгрөг шаардлагатайг холбогдох албаны хүн мэдээлсэн. Иймд тус асуудалд улсын их хурлын гишүүнээс дараах тайлбарыг өгч байна. Эхлээд бүгдөө асуудлуудад тодорхой болох хэрэгтэй байна. За ямар ч үсэн төслийн багийнхан маань үзлэгээ дуусгах. Тэгээ яг ямар хүүхдүүдийг энд дэмжлэх шаардлага байгаа юм. Ямар гишний хүүхдийг
өөр газар хагалгах шаардлагатай байгаа. Энэ нь эрүүл мэндийн даатгалаас ямар хэмжээний санхүүж авах боломжтой байгаа юм. Үлдэгдэл нь хэд болох юм бэ? Тэгвэл үлдэгдлийг бид яаж шийдэх вэ гэдэг гацаа ингэж ярих хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр яг мэдээж орон нутгийн чигшин энэ дээр оролцох байх, улсын хурлын гишүүн хөвч гэсэн би оролцсон. Дээрээс нь одоо бас холбогдох орон нутгийн өмчт төрийн компаниудаа хандаж тодорхой хэмжээний санхүүгийн эсрэг бий болох боломжийг эрэлж хайжлаа ажиллана л гэж хэлэх байна. Яг л энэ бол төлөвлөөгүй ажил, тийм ээ. Санаачлагаар иргэд одоо төрийн сонгоны санаачлагаар зохион байгуулагдж байгаа учраас бид бүхэн одоо төлөвлөж чадаагүй байсан. За мэдээж ийм асуудал шаардлага гарч байгаа учраас зайлшгүй ахиж ярилцах, тодорхой шийдэл гаргахын тулд хүмүүстэй уулзалтаж байж энэ шийдлийг гаргах хэрэгтэй болно гэж харж байгаа. Орхон аймагт зүрх мартахгүй төслийн багийнхан 3 өдөр ажиллах юм. Ингэхдээ 0-16 насны хүүхдүүдэд зүрх, шүд, урлаа гэсэн үзлэгүүдийг үн төлбөргүй хийх юм.